За бүгдээр энэ өдрийн минь төрье. За өнөөдөр дэлхийн нийтийн нөхцөл байдал маш хүнд байна. Дайнтай, худалдааны дайнтай, тарифын дайнтай гэдээ маш нөхцөл байдал хүнд байна. Тэгэхээр энэ үед бас манай улсын хувьд бол тогтвортой байдал, нягт эвтэй байдал бол маш чухал байгаа. Тэгэхээр энийг одоо бас удирдлага болгож ажиллана гэж ингэж үгэнд чинь гарч байна. За дээрэс нь Монгол төр бол урт удаан хугацааны залгамж чанартай ийм одоо төр. Тэгэхээр Монгол улсын ерөнхий сайд Лувсан намсраа оюун эрдэнийн одоо хэрэгжүүлж ирсэн бодлогыг төрийн залгамж чанарын хүрээнд бас үргэлжлүүлэн авч явна гэдэг үгийг бас сонслоо. За энэ мөрийн хөтөлбөрийн амин сүнс нь бол 14 мега төсөл байсан. 14 мега төсөл бол салбарын яамдууд дээр байсан. За манай яам дээр бол гашуун сухад ганц мод, орооно, газрын төс боловсруулах үйлдвэр, зэс боловсруулах үйлдвэр, гангийн зогслуур, нүүрс хийм, кокс хийм, алт цэвэршүүлэх гэд эдгээр мега төслүүд бол манай салбар дээр байсан. За энэ төслүүдийг бол одоо дөрвийг нь яг эхлэх шатанд нь гэрээ хэлцээг нь хийгээд ингээд эцэлсэн байгаа. Цаашдаа энэ одоо бодлогод бол бас таныг залгамжлуулаад үргэлжлээд явна гэдэгт бол итгэлтэй байгаа. За мөн одоо улсын эдийн засаг санхүүгийн асуудал ч гэсэн хүнд байгаа. Тэгэхээр таны амнаас бас төсвийн тодтгол гэдэг үг гарч байна. Тэгэхээр бид бүхэн бол энэ одоо уул уурхайн бүтээгдэхүүнийхээ экспортын орлогоор амьдардаг ийм улс. Тэгэхээр энэ салбарт бас нэлээд одоо ачаа ноогдож байгаа. Тэгэхээр бид бүхэн гадаадад уул уурхайн бүтээгдэхүүний үн одоо бас буурсан байна. Бага байна. Энэ тарифын дай, худалдааны дайнтай холбоотой. Тэгэхээр бид нар айлаас ирэхээр авдраа авах гэж өөрт байгаа энэ алтныхаа асуудлыг бас бодлого болгоод явж исэн. Энийг цааш нь үргэлжлүүлэх үү? Алтгууруу аян, алтны үндсэн ба шороо ардын асуудал. За дээрэс нь энэ газрын ховор элемент гэдэг дэлхий дээр маш хурцаар хэрэгж байгаа энэ бодлогуудыг та үргэлжлүүлж явах уу? За дээрэс нь бид нар энэ одоо ачааны хөндийг үүрч орлогын эхийг авчирж ирсэн, бүрдүүлж ирсэн уул уурхайн салбарынхандаа бол талархах ёстой. Одоо тэр хүмүүсийг энэ салбарынхныг бодлогоор дэмжиж авч явж улсынхаа эдийн засагт бас тодорхой орлогыг бүрдүүлэх ёстой. Тэгэхээр уул уурхайн салбарын нийт ажилчид, уурхайчдаа бас энэ улс орныхаа өмнө байгуулсан энэ том гавьяагийн төлөө бас талархал илэрхийлэх нь зүйтэй гэж ингэж бодож байна. Дараага 1 минутаа авч. За 1 минут нэмье. За бидний үндсэн бол зорилго ерөөсөө тодорхой байсан. Нэг хүнд ноогдох дотоодын бүтээгдэхүүнийг 10,000 ам доллар болгох. Ийм л зорилготой, ийм л сэтгэл зүйтэй, ийм л сэтгэл гаргаж ажиллаж байсан. Тэгэхээр энэ бодлого маань бас цаашаа үргэлжлээсэ гэж бодож байна. За дээр нь арчилсан намын одоо үед гээд хэлчихээ да арчилсан намынхны үед бас арчилсан намын сор болсон чадвартай болсон хүчингүүд энэ салбарууд дээр орж ирж ажилласан. Бас яаж ажилдгаа тэр хэд маань харуулад явж байгаа. Тэгэхээр энд байгаа энэ цөөхөн одоо нийт төрийн албан агчдтай дүнтэй харьцуулахад бол цөөхөн тооны одоо хүмүүс томилгоо хийгдсэн байгаа. Тэгэхээр энэ хүмүүсийн одоо чадварыг нь бас ашиглаж үргэлжлүүлэн ажиллах тал дээр бас та ямар бодлого барьж ажиллах вэ гэдэг ийм асуултаар өгөөд дуусгая. За зандаж дарга хариулт өгье. За зөв дөржин тухайн гишүүний асуултанд хариулъя. Ер нь дэлхийн геополитикийн докторгүй байдал нэмэгдэж байгаа нь үед тэгээд энэ худалдааны даан, тарифын даан хэлбэрээр үргэлжилж байгаа энэ үед бол Монгол улсын засаглалын доктортой бодлогын доктортой байдал залгамж чанар туйлын чулаа. Тэгэхээр нэг засгийн газар гараад өмнөх засгийн газрынхаа хийсэн юм үүсгээд иж болохгүй. Нэг ялангуяа засгийн газар бол энэ 14 мега төслийг улсын циклээс ангид урт хугацаанд хэрэгжих төслүүд учраас бодлогын залгамж чалааг эргэцүүн болон институцийн баталгаатай болгох замаар доктортой хэрэгжүүлэх үндсийг бүрдүүлэх ёстой гэж үздэг. Гашуун сухад ганц модны бомбын дэд үтсийг олон улсын стандартын дагуу өргөтгөөд хил гайлын нэгдсэн удирдлага болон захим шийжилтийг бүрэн нэвтрүүлэх замаар илүү үр дүнтэй хэрэгжүүлэх болцоотой. Нүүрс химийн болон одоо алт боловсруулах үйлдвэрүүдийг дотоодын хөрөнгөөр олон улсын хамттай ажиллагаанд тулгуурлан хөгжүүлэх шаардлагатай
ерөөсөө л ган зэсвүүлдүүлжээж улс өгчсөн Японы, Солонгосын бүх улс бол одоо бүх юмны түүхийд болсон төмөргүүгээр улс өгчихгүй. Зэс орчин үеийн критикал металл боллоо цахилгааны. Энэ хоёр бол тэргуун зэргийн зорилт байх ёстой. Тэгвэл бидний бодит ажил бас зөрүүтэй байгаа. Алт 3 дахь хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Алт худалдаа авах тогтолцоог илүү уян хатан болгож хэрэгжүүлэх шаардлагатай. Одоо оны ихний хүртэл 3.4 тонн алт Монгол онгонд тушаагдсан байгаа нь өнгөрсөн онуудтай харьцуулахад чамлалтай үзүүлэлттэй. Ингэж Төв банкныхаа алтын нөөцийг нэмэгдүүлэх замаар валютын нөөцийг нэмэгдүүлэх нь бол Монгол төгрөгийн худалдаа авах чадварыг доктортой ойлгох инфляцаас ангид байх гол нөхцөлт болно. Ийм учраас нийт холбоорлолтын 40-50%-ийг албан ёсны худалдаа авалтад зориулж жижиг бичил уурхайчдын эрх зүйн орчныг сайжруулах, татварын уян хатны нөхцлөөр хангах нь бол алтны нийлүүлэлтийг доктортой ойлгох чухал зүйл гэж үздэг. Алт 3 хөтөлбөрийг зөв хэрэгжүүлвэл валютын орлого нэмэгдэнэ. За уул уурхай салбарын ажилчдыг ер нь доктортой байдлыг хангаж ажиллана. Гэхдээ энэ мэдээж ур чадвартай хүн одоо ажлаа хийж чадж байгаа хүн болгон ажиллах ёстой. За ер нь бас уул уурхайн салбарын аюулгүй байдал, эрүүл мэндийн хамгаалтыг олон улсын стандарт нийцүүлж сайжруулах шаардлагатай, мэрэгжлийн сургалт, дахин сургалтын тогтолцоог бэхжүүлэх, орон нутгийн ажилтны оролцоог дэмжиж тэдний сургалтанд хамруулж явах, тэдний оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай гэж үздэг. За хөдөлмөрийн гэрээг ил тод шударга болох асуудлыг иргэдээ орон нутгийн иргэдээс их тавьдаг. Тэдний орон сууц, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын багц дэмжлэгийг хөөцлөн баталгаажуулах шаардлагатай. Нэг ялангуяа говийн бүсэд. Ийм учраас энэ бол ингээд нэг зохиц бодлого болох байх. Тийм учраас дотоодын нэвтрүүлэгтүүнийг ойрын үед нэмэгдүүлж энэ хүндрэлийг даван туулахын тулд уул уурхайн салбар бол зонхлох үүрэгтэй. Энэ салбарын бүтээн зүрх ашгийг нэмэгдүүлэх, доктортой байдлыг хангах бол тэрүүний зорилт байх ёстой гэдэг таны бодлоготой санал нэг байна.